Сайн байцгаана хүүхдүүдээ. Нийгэм судлал хичээл олон улсын харилцаа бүлэг сэдэв буюу хичээл номер 2. Өнөөдрийн хичээлээр олон улсын харилцааны улс ба улс оролцогчдын тухай үзэх болно. Хичээлийн зорилгын хувьд олон улсын харилцааны улс ба улс оролцогчдын үйл ажиллагаа онцлогийг мэдэж, баримт төгсрүүлжийг судлан өөрийн болон улс орны амьдралд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж үнэлт өгөх байгаа. Олон улсын харилцаа гэдэг нь дэлхийн улс ба улс оролцогчдын хооронд олон талт харилцаа, тэдний гадаад бодлого, үйл ажиллагааг судалдаг шинжлэх ухааны салбар юм. Олон улсын харилцааны оролцох эрх бүхий субъектүүдийн хоорондын харилцааг хэлдэг бөгөөд олон улсын харилцаанд оролцож буй субъектүүдийг оролцогч тал гэж тодорхойлно. Оролцогч талууд нь улс ба улс бүсгч тодорхойлох бөгөөд улсыг нь олон улсын харилцааны үндсэн оролцогч буюу бүрэн эрхэд тусгаар тогтносон улс гэж үздэг. Улс оролцогчийг бүрэн эрхэд үндсэн оролцогч улсаас өөр статустай буюу тоглогчдыг улс оролцогч гэнэ. Олон улсын харилцааны улс оролцогч гэдэг нь засгийн газрын оролцоод дэмжлэггүйгээр улс үндэстэн дамсан үйл ажиллагаа явуулдаг глобал түвшний оролцогчд буюу тоглогчдыг олон улсын байгууллагыг хамруулан нийтэн үздэг байна. Олон улсын харилцааны онолуудад ямар субъектийн талаар юу гэж үзснийг харьцуулаарай. Нэгдүгээр эрдэмтэн бүрэн эрхэд улсын байгууллага үндэстэн дамсан хүч үндэстний чөлөөлөх хөдөлгөөн гэж үзсэн бол, хоёрдугаар эрдэмтэн бүрэн эрхэд улсууд үндэстэн дамсан бүсийн олон улсын байгууллага дэлхийн болон олон улсын байгууллага гэж үзсэн байна. Гуравдугаар эрдэмтэн маань олон улсын үндэстэн тоглогч бүрэн эрхэд улс үндэстэн дамсан байгууллага үндэстний эвсрэх хөдөлгөөн гэж үзсэн. Үүнээс дүгнэн үзвэл олон улсын харилцааны оролцогчд буюу субъектүүдийн хувьд өөр саналтай байдаггүй бүрэн эрхэд улс голлогч оролцогч гэж үздэг байна гэсэн үг. Хоёрдугаарт нь олон улсын харилцааны онолуудын оролцогч буюу субъектүүдийн талаар юу гэж үзсэнд мөн харьцуулаар нийтлэг талын либерал онолын хувьд олон улсын харилцааны үндсэн оролцогч буюу бүрэн эрхэд улс дангаар биш, түүнээс гадна олон улсын байгууллага, томоохон компаниуд, үндэсний болон нийгэмлэг хувь хүмүүс олон улсын харилцаанд оролцдог гэж үзэж байсан байна. Тэгэхээр хоёрдугаар онолын хүрээнд неомарксист онолын хүрээнд бол нийгмийн тодорхой анги бүлгүүдийн харилцааны үр дүнг судалдаг бол, неолиберал онолын хүрээнд олон улсын харилцааны субъектүүдийн бүрэн эрхэд улс үндэстэн дамсан корпорациуд буюу засгийн газар бус байгууллагууд буюу хувь хүн хамааралтай байдаг. Үүнээс дүгнэн үзвэл олон улсын харилцааны оролцогч бүрэн эрхэд улсаас гадна улс бус оролцогчд буюу байгууллага, хувь хүмүүс хамаардаг байна. Ингээд нэгдүгээр дүгнэлтийн нэг буюу 20 дугаарт авч үзсэн онолуудын хувьд олон улсын харилцааны оролцогчдын өөрөөр ялгаатай байр сууриас байгаагаас шалтгаална түүхэн цаг хугацааны үед болон үзэл санааны чиг хандлагатай холбоотой байна гэж тодорхойлж болно. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн гол тулгуур бодлогоо тайлбарладаг. Тухайлбал гадаад бодлогын 6 тулгуур тодорхойлсон. Эдгээрээс 4 нь улс бус оролцогчтой харилцах харилцааг тодорхойлдог. Нэгдүгээрт нь Аз болон зүүн номхон талын орнуудын хамтын ажиллагаа буюу АПЕК-ийн хамтын ажиллагаа. Хоёрдугаарт нь зүүн Азийн буюу бидний сайн нэршилжсэнээр АСЕАН-ы хамтын ажиллагаа. За эсвэл үйл нүүдэх хөдөлгөөн. За нэгдсэн үндэсний байгууллага буюу түүний төрөлцсөн байгууллагууд тусгаар тогтносон хамтын нөхөрлөлтөд хамтарч ажиллах нь Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын заасан байна. За улс бус оролцогчдын төрөл ангиллыг аваад үзэх нэгдүгээрт нь хувь хүмүүний тухай буюу нөлөө бүхий хүмүүс. За энэ дээр 14 дугаар далаа Ромын Пап, за Билгейтс зэрэг дурдж болно. За үндэстэн намсан корпорациуд Монгол жишээ нь Toyota, Coca-Cola зэрэг компаниуд байна. За хэл хязгааргүй буюу олон улсын байгууллагууд байж болно. За мөн олон улсын байгууллага буюу нэгдсэн үндэсний байгууллага тэргүүтээ орнууд. За мөн террорист ба зэвсгэлт бүлгүүд нь ЖИКАД буюу Al-Qaeda бүлэг. Тэм олон улсын эмтэргийн сүлжээ байгууллагууд хүн хулгайлах, зэвсгийн 8 хар тамхи технологийн хулгай зэрэг байж болдог өгөөд мөн олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага буюу BBC, CNN, за орчин үед бол Facebook-ыг бол мөн одоо бид нар мэдэж авч байна. За мөн шашны байгууллагууд буюу Буддын шашны төвүүд, Католик шашны төвүүд, за Ватикантынхаа загалмайтын шашин, за мөн Ислам шашны төвүүдийг дурдж болно. Төрийн бас байгууллагууд буюу төр засгийн оролцоог сайн дурын үндсэн дээр иргэдийн санаачлагын үйл хэрэгт өргөжин буюу улс үндэстэн дамсан
үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэлдэг. Энэ дээр жишээ нь одоо дэлхийн зүүн дурдж болно. За логон та бүхэнд харагдаж байна. За мөн Amnesty International олон улсын байгууллагууд түрүүнд дурдсан. За Монголын улаан залуун нийгэмлэг буюу харагдаж байна. За үндэстэн намсан корпорациуд нь бол одоо нэг улсаар тогтохгүй олон улсууд байдаг. За жишээ нь энэ одоо Монголд бол Toyota компани бол одоо Монголд бол өргөн хэрэглэж байгаа Toyota компани машинуудыг бол за түрүүн хувь хүнийг дурдсан. За энэ дээр Bill Gates 14-р Далай Лама гэх зэрэг одоо дэлхийн алдартай хүмүүс. Мөн шашны бүлэглүүд буюу за ислам шашин, за загалмайтны шашин, үнэн алдартны шашин, за буддын шашны төвөөдийг онцолж болно. За энэ нь бол тодорхой хэмжээнд хүн амын одоо гол нөлөө үзүүлдэг онцлогтой байгаа. За олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн жишээ нь 1991 онд Персийн булангийн дайны үед буюу CNN дайны талбараас шууд мэдээ хүргэсээр дэлхийн улс орнуудын бодит мэдээллийн газар дээрээс нь шууд хүргэх их үндэс болж байсан бол одоо энэ орчин үед бид нэр BBC, CNN, Bloomberg зэрэг сувгуудыг маш их эрчимтэйгээр үзэж байна хүмүүс олон улсын мэдээг. Мөн олон улсын хэвлэл мэдээллээс холбоотойгоор буюу хожим интернет бий болсноор бол одоо бид нар интернетийн орчноор маш их мэдээлэл бүтээл дундаа Facebook, цахим жиргээ, за телевизэн сүлжээ буюу олон улсын сувгуудыг бол одоо үзэж байгаагаараа онцлогтой байгаа. За гэмтэргийн сүлжээ байгууллагууд буюу олон улсын хэмжээнд мансууруулах бодис санхүүгийн өөр өндөр технологи хулгай хүний наймаа террорист халдлага түгээмэл байдаг. Үүнээс хамаараа зохион байгуулалтын бүлгүүд хэд хэдэн улс орнуудад одоо тухайн гэмтэргийн үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Энэгээр бол одоо хамааралтай байдаг. Террорист ба зэвсэлт бүлгүүд терроризмын үйл ажиллагаа бол мэдээж улс төрийн эрхийн төлөө буюу хариг сатуу аргаар амин зай туслах гэх зэрэг аргаар хийдэг. За 20 дугаар зууны сүүлээс эхлэн буюу олон улсын харилцаанд улс улс оролцож болж гарч ирсэн ийм зүйл бол терроризм буюу зэвсгэлт бүлгүүд байгаа. За олон улсын байгууллага буюу төрийн бус байгууллагуудын хоорондын ялгаатай ямар ялгаатай юм гэж. За олон улсын байгууллагын хувь зохион байгуулалтын хувьд улс орнуудын нээлттэй байгууллагын бүтц буюу гишүүний орны ашигыг хамгаалах хамтран ажиллах бол төрийн босгоны иргэдийн байгууллагын буюу нээлттэй сайн дурын шинжтэй иргэний нийгмийн чиглэлсэн байдгаар онцлогтой. За мөн зорилго чиглэлийн хувьд олон улсын байгууллага нь бүс нутгийн хэмжээнд буюу улс орны асуудлыг төлхөн анхаардаг бол төрийн бус байгууллагын тодорхой чиглэлийн хүрээнд зорилго тавьж ажилладаг бол за үүсгэн байгуулалтын хувьд бол олон улсын байгууллагын засгийн газруудын хамтран байгуулдаг бол төрийн босгонд хувь хүн байж болдгоо гэсэн санаагаар хариулсан байгаа. За олон улсын харилцааны улс улс оролцогчд буюу эрх зүйн ямар хэмжээ эдэлдэг вэ? За олон улсын харилцаанд оролцож харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим хэмжээний тогтолцоо юм аа нийтнэ. Олон улсын эрх зүйн олон улсын харилцааны оролцогчны хоорондын харилцааг зохицуулах саад нь түүний хэвийн байдлыг хангах буюу энэ харилцааг хамгаалах үүрэгтэй байдаг. Дөрвөн залтаас аваад үзвэл нэгдсэн үндэсний байгууллагын одоо 104 дугаар зүйл заасан далайн эрх зүй буюу 1982 оны конвенц олон улсын байгууллага нь олон улсын эрх зүйн субъект мөн бөгөөд өөрийн үүрэг хэрэгжүүлэх зорилгоо хүрэхэд шаардлагатай эрх зүйн чадамжтай байна гэж заасан байдаг жишээ. Олон улсын байгууллагын дараах нийтлэг үүрэгтэй эрх үүрэгтэй байдаг. Үүнд нь дипломат харилцаанд оролцож өөрийн эрх хэмжээний хүрээнд хэлцээ хийж олон улсын гэрээ байгуулах, мөн олон улс орнуудын төлөвлөлт суулгах, за учирсан хохирлын талаар зарга нэх хэрэгтэй байдаг. Мөн гэрээ байгуулан ажилтны хөлсөлөх хэрэгтэй. За газар нутгийн үйл ажиллагаа эрхлэлт буюу улсынхаа хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн эрхийг эдлэн олон улсын эрх зүйн зөрчлийн төлөө мөн хариуцлага хүлээх ёстой байгаа. Олон улсын байгууллагын бүр мөнгөн хөрөнгөтэй байна. За улсын дотоод хэрэгт оролцох бүх талаар цээрлэх байгаа. За Монгол улсын байр суурь бол олон улсын хүрээнд буюу үндэсний эрх шигийг хамгаалах ёстой байгаа. Энэ төрөнд нь 2 дугаарт нь даяаршил, за 3 дугаарт нь шүтэлцээтэй холбоотой. Инглиш жижиг улсууд бол өөрийнхөө аюулгүй байдлыг яаж хэрхэн хамгаалах вэ? Буюу олон улсын байгууллагуудаар дамжуулж хамтран оролцох ёстой байгаа. Ингээд өнөөдрийнхээ хичээлд анхааралтай оролцсон хүүхдүүдэд баярлалаа.